За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За өнөөдрийнхөө бичлэгээр би шүү дээ. YouTube-ийн тавих шаардлагыг бүгдийг хангацчлаа. Нэгдүгээр, хоёрдугаар өнгөрсөн 4 сарын 28-нд яг эхэлж ирсэн. Тэгээ одоо 5 сарын 28. Яг 1 сар болсон. Тэгээ та нарынхаа ачаар бол 3000 цагийн дүүрэлтийг бол дүүрэглээ. Тэгээд 2000 дагагчтай болсон. Баяр хүргэцгээе. Айгу гой сэтгэл ингээд үлдээгээд айгу гойор хэлж байгаа хүмүүст маш их баярлалаа. Бүр та нар бол өстой нэрээ амар гоё хүмүүс шүү. Нэг өдөр ингээд би нэг хэрэг оруулчаад унтсан юм а. Тэгээд сэрээд ингээд таарсан чинь ер нь айгу гоёор хэлсэн нэг тийм 3 коммент байсан. Тэгээд тэрийг уншсан чинь шууд ингээд амар гоё ихч хүч хүмж ороод тэр өдөр бол надад амар жаргалтай байсан. За тэгээд жаахан ингээд бла 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 гэдэг хүмүүсийг бол би бас хайрлаж байна. Тэгсэн ч гэсэндээ бас үзэж л байгаа юм л та сөөрх юмтад. За сонин сайхан гэх юм бол нөгөөний сайхан их цалиа олдог ажилласаа гарсан. Тэгээ ажилласаа гарсан шалтгаан маань юу вэ гэхээр одоо жилийн туршчингаа тэгээ шөнөөрөө ажиллаад байсан болохоор айгу тийм ядаргаанд ороод бүр ингээд бүр тархины ядаргаанд ороод гэх юм уу. Тэгээ дээрээс нь ингээд шөнийн нойргүй ингээд олигтой шөнийн нойргүй хоёрдугаарт ингээд амар тийм чимээтэй орчим түв гэсэн нэг тийм дуу хөгжим явсан. Гуравдугаарт ингээд аргагүй ихэнд нийлж уух тохиолдол маш их гардаг. Тийм болохоор өөрийнхөө эрүүл мэндийг бодоод одоо ерөөхдөө болиё гэж шийдээд мөнгө бол чухал. Гэхдээ эрүүл мэнд бол хамгийн чухал юм байна гэдгийг мэдэрсэн. За энийг юун дээрээс мэдэрсэн бэ гэхээр одоо энэ зургийг харж байвал заяа. Нэг өдөр унтаас ирсэн чинь миний ингээд нэг нүд ингээд хавтцсан идэв. За тийж гайгүй болчих байлгүй дээ гэд тэр ихтэй ажилдаа гараа явцсан чинь бүр ийм том болоод хүн амир юм болоод яг тухайн үед манай эрэгтэй менежер болохоор 2-7 хоног аялалд явцсан. Тэгээ би ганцаараа нэгээд ганцаараа агаад явчихсан болохоор амир ядаргаанд ороод одоо өнөөдөр манай бас менежер маань ирсэн байна. Өнөөдөр нийтдээ ер нь бол айгүй гоё маш олон үйл явдал тохиолдсон байна. Өнөөдөр YouTube-ээс над руу мэйл ирсэн. Хоёрдугаарт менежер ирсэн, гуравдугаарт би ажилласаа гарсан. Маш гоё. Одоо би нэг юм ярмаар байгаа маа. Миний дуртай нэг тийм солонгос ютубер байдаг хгүй юу. За тэр хүний контент одоо юу вэ гэхээр ингээд яг болсон явдал аллаг маллаг гэхээсээ илүү ингээд яг бодит явдал дээр тохиолдож байсан одоо сүнстэй уулзрах ч юм уу эсвэл хит их мэдрэлийн ядаргаанд орсноос болоод ингээд харж үзээ тэрнтэйгээ бүр ингээд янз бүр болоод эсвэл ингээд ер нь амьдрал дээр тулгарсан ингээд маш том амар хэцүү асуудлын талаар ярьдаг тийм одоо ютубер байхгүй юу. Тэгээд анхандаа ингээд өөрөө одоо манай найзуудад тийм болсон гэж юм, тэнд ийм болсон гэж юм, нэг юм яриа байдаг юм байна гэсэн маягаар ярьдаг байжгаад тэгэнгүүтээ одоо тэр хүмүүсээс сонсдог хүмүүс айгүйх байгаа штэ. Бас нэг тийм сүнс чөтгөр жоохон шашин шүтлэг мөтлөгэнд тийм дуртай хүмүүс. Тэгээд одоо ингээд үзэгчт нь би ч гэсэндээ ярьж үзмээр байна. Надад ярих юм байна гэд анхандаа ингээд бичингүүд манай ютубер өөрөө уншиж ингэж явдаг гэсэн боловч одоогийн байдлаар ингээд шууд нөгөө нэг үзэгчээ ураад ингээд шууд яриулцдаг болцсон. Амар гоё тийм сэргэлэн ингээд хүнээр ингээд мөнгө олоод байгаа. За тэрнээс би нэг юм сонссон. Би тэгээд тэр энэ ютуберыг сонсоод би баг 2 жил болж байгаа байхгүй юу. Тэгвэл хүний амьдралд бүр ямар амар юм бэ тийм бэ? Юу зөв яв, гол нь зөв явах гэдэг зүйлийн талаар айгуу сайн ойлгож авсан. Тэгээд дөнгөж за энэ бичлэгийг эхлүүлээс өмнө би ганцаараа гэртээ хумсаа цэвэрлээд тэгээд хумсаа цэвэрлэнгээс сонссон нэг зүйлийн талаар ярьчих. Тэгээд та нарт таалагдах юм бол би цаашдаа ингээд жоохон гэсэн хэрэгүүдийг бол орчуулад яг гоё тэр хүмүүс шиг яриад өгч бол чадна. За саяны миний сонссон сэдв бол ер нь бол солонгост хуучин машины зах айгүй их. Тэгээд тэндээс ингээд гадаадууд машин аваад ингээд өөртөө орнолоо ингээд айгүй явуулдаг. Яг тийм ажил хийдэг нэг залуу байгаа. Солонгост хуучин машины захууд айгүй их байдаг. Тэгээд одоо машины чейнж гэх юм уу? Энэ бол ингээд айгүй өрсөлдөөнтэй тийм бизнес ахгүй юу? Тэгээд энэ залуу маань болохоор ерөнхийдөө тэр газар ажиллаад нэг удаагүй. Тэгээ удаагүй байж байхдаа ингээд хамт ажилладаг. Тэр тэндээ ингээд захирал хийдэг айгүй тийм мундаг өөрөөсөө нилээ ах хүнтэй ингээд хотносчдаг. Тэгээ нэг удаа ч нөгөө ах хүн одоо би ингээд жоохон ингээд нас яваад ирэхээр ингээд би маань дийлхэ болоод байна. Би одоо ингээд өөрийнхөө хийхийг хүсдэг зүгээр ингээд хоолны газар ажиллаад амьдралаа. Тэгээд цаашдаа ингээд сайн сайхан амьдраарай гэд ерөнхийдөө нөгөө том ах нь ажиллаа ирэхээр гараа авчдаг байхгүй. За тэгээ маа залууч нь өөрөө ингээд ажиллаад чинь дээрэс нь ингээд
мөнгө бол ерөөсөө ингэ сайн олдохгүй айгу өрсөлдөөнтэй тэр ингээд нэг өлегтэй сурж амжаагүй зүгээр хүн ирэх юм бол окей гэд нэг тайлбарлаж өгөө зардаг тийм шахаа махаа тийм найзаа агаа байна гэсэн тийм байдаггүй. Тэгээ ерөнхийдөө ингээд мөнгө төрөний хувьд жоохон асуудалтай болоод ингээд давхар ажил хийхээр болдог байхгүй. Одоо энэ Солонгост нэг тийм өдрөөр нь ингэж арбайт хайдаг ч юм уу айгу тийм сонин ажлууд айгу их байдаг. Одоо жишээлбэл баян хүмүүс ч одоо ийш тийш явахдаа ингэ цүнхээ өөрүүлнэ. Би хүнд цүнх өөрөхгүй болохоор ингэ өдрийн арбайт авмаар ингэ тэдэн төгрөг өгнө. Тийш ингэж явах учраас миний ингэ хүнд одоо цүнх болон чемоданаа ингэ ширээд явах нэг хүн хэрэгтэй байна. Тэгэл одоо юу гэдэг юм. Хүмсэгний модель, нүүрний ингэ будагны модель зөдөл ирээд манай мууртай тоглоод муурны бас цэвэрлэл. Ерөнхийдөө нэг иймэрхүү арбайтууд айгүйх байдаг байхгүй. За тэгээ тэр залуу маань ингээд тэр өөрөө гольфэнд амар сонирхолтой залуу. Гольф сонирхчдын групп гэж ярих юм уу? Тим групп айгүй олон байдаг. Солонгосын баг дийлэнх баг за 70% баг шууд 70% нь шууд гольфэнд айгүй дуртай. За тэгээд гольфийн нэгдсэн групп тиймэрхүү юмнууд руу явж ороод ингээд хямдхан зохиор мөхөр гарах юм бол тэрийг очиж худалдаж аваад жоох үнэтэй зардаг ч юм уу те. Жоох ингээд хөдөлгөөнтэй тиймэрхүү залуу байгаа даахгүй. За тэгээд байжсэн чинь нэг өдөр тэр гольфийн нэгдсэн группэн дээр нэг тийм зар орж ирж арбайтын зар. За ингээд эгчдүү 3 ингээд 2 өдөр 3 шөнөөр ингээд ойрхон гольф цохинго аялалд явмаар байна. Гол нь бидэд ингээд амар амгалан 50 явмаар байгаа учраас ууж идэж явмаар байгаа учраас ингээд бидний цүнх мөхийг зөөгөөд болоо ингээд жолооч хийгээд өгчих хэрэгтэй байна. Тэгээд нэг 2 шөнө 3 өдрийн цалинг чинь бол гол нь тэр залуу өөрийнхөө машинаар үйлчлэн л тээ. Тэгээ 2 шөнө 3 өдрийн цалингийн чинь 400 мянган вон өгөө гэж ярьсан байна. Тэгээ залуу бол окей гоё юм те угаасаа явъя. Тэгээ тохироо явахаар болж байгаа. Залуу одоо тэр 3 хүүхний дээр дуудсан газар нь бол машинтаа яваад очиж байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээ 3 эмэгтэй ирэхээр за энэ 3 юм байна гэж бодсон. Гэхдээ ингээд одоо насных нь хувьд шал ондоо настай. Хамгийн одоо нас ихтэй үнэн гэх юм бол нэг 45 6-тай. Дараагийнх нь нэг 34 5-тай. Тэгээ 3 дахь одоо эмэгтэй болохоор хамгийн бага нь 30-тай. Нэг 29 юм уу 30-тай. Хэдүүлээ ингээд насных нь ирэн бэр их настайг нэг гээд бага настайг 3 явчих. За тэгээд нөгөө 3 чинь машиндаа суугаад одоо Сөүлээс гараад ингээд гоё буудал аваа тэндээ гольф мөлх зөгтөг тийм газар руу явж байгаа хгүй. Тэгээ замдаа ингээд за ямар ч өдрөө ол идэж байгаа өсөөд байна гэд. Тэгээ манай тэр залуучин болохоор өөрөө машин шин зардаг ингээд хүмүүстэй аяг уулзалт хийдэг учраас хаана ямар амттай бол гэдэг аяг сайн мэддэг. Тэгээ тэрээс гадна тэр залуугийн одоо том ах нь гэдсэн штэ ажил зааж өгч ажилласаа гарчаад хоолны газар ингээд ажиллаулж байгаа гэдэг. Тэгээд нэг тэр ахтайгаа уулзсангаа тэнд очиод хоол идчихэд өө гэж одоо тэднэрээ дагуулад очиод хоол иддэг байхгүй. Тэр ахын хувьд гэх юм бол жоохон юм ингээд хүн харах нүдтэй гэх юм уу? Нэг тийм хүмүүс байдаг да энэ нэг хүнийг нэг хараад жоох ингээд амар гадарлаад ингээд айгуу сайн таньж мэддэг энэ бол нэг бүтэхгүй юм байна дөө гэж мэддэг. Тэгээд нөгөө 3 хүн чинь хоолоо идэж байгаа юм чинь солонгосууд ер нь хоолныхон дундуур сөөж анжаа ганц тулгыг тэгдэг жоохон хоолны заншилтай хүмүүс болохоор жолооч молооч ч гэсэндээ ингээд байгаа юм чинь ингээд гурлаа нэлээ ууж эхэлдэг байхгүй. Тэгээд нөгөө залууч ингээд хамт суугаад тахлаар чи хоорондоо юм ярьж чадахгүй жоо хэцүү ээж магадгүй гэж та гараад ахтайгаа ахаа ингээд хоёулаа гарч тамхилын ёрд уулзаг юм байна гэд юм яриад өгчсэн чинь нөгөө ах нь энэ 3 юу юм гээд гисэн чи өө харин нэг ингээд нэг арбайт хийхээр болоод ингээд явж гинэ гэдгсэн чинь энэ 3 ингээд юу ич тийм нэг гоё харилцаатай ч харагдахгүй л энэ да энтер гэсэн утгатай юм ярьдаг байхгүй. Тэгээ нөгөө залуу чинь за надад ямар амаат юм би мөнгө авч л байвал ерөөс хамаа байхгүй гэд. За тэгээ буудлын руу очтгоо. Буудлын руу очиод бөөнөрөө хөгжилдөөд архитаад гоё ингээд гольф мөлфо зохиод тэгж жаад орой нэг 10 цагийн үед одоо нөгөө залууг явуулдаг байхгүй. 8:30 гэхэд ирээрээ гэж залууг бол явуулчихдээ. Тэгсэн чинь нөгөө ах хүүгээс залууд тухайн үед ингээд дуудлага ирээд за чи ингээд буцаж ирэх замаараа ингээд дайраа талаа ороод ирээ. Нэг ганц нэг сөөж ууя гэж дууддаг байхгүй. Тэгээ нөгөө залуу чинь хаа би ингээд маргааш өглөө 8:30 гэхэд энэ буудлын дээр нэрсэн байх хэвээр. Ирж очих тэр одоо цаг нь баг 2 цаг штэ би ингээд баг ихмэх ууж чадахгүй ганц шил сөөжүүл ууя гэд. Тэгээ ахын за би тэр дуудлагын жолооч чинь дуудаад өгч болохоор ингээд нийлээд ганц 2 сөөж уучаа ярих юм байна. Тэгэл нэг элдв бусын амьдрал ярьж байгаа л ерөнхийдөө залуу дуудлагын жолоочдуудад ингээд гэрлэгөө харьдаг.
Дараагийнх нь өдөр бол яг 8:30 гэхэд бол залуу нөгөө 3 хүүхнийхээ буудлынх нь үүдэнд бол байж исэн. За тэгээд нөгөө гоё 3 анаачин гарч ирээл. Өө ирцэн нөгөө за хэдүүлээ энэ ачаа мачагаас ингээд зөөчих. Яг ч одоо буулаа солих ч юм уу гэдгсэн чи харин одоо өөр газар очиж гойлох цохно гэл. Тэгээд тэгсэн чинь одоо пеншн гэд байдаг штэ. Ерөнхийдөө лагерийн нэг юм байшингууд одоо амралтанд явгууд олон юм байшингууд идэв штэ. Тэнгүүд тэдний явсан тэр пеншн болохоор бүр ингээд ив эзгүү тийм амар хоосон газар ганцхан амар гоё тийм том пеншнээсэн. Тэгээ мэдээж одоо тэр залуу бол нэг их юм бодохгүй энэ угаасаа гоё мөнгөтэй ихчнэр бол тэгэл хүснэл хийж байгаа. Яг тэг хажуудаа ингээд гоё гойлфын талбай малбатай. Тэгээ өдөржингөө ингэж гойлмол зөгч байгаа л нөгөө эмгтээчүүд чинь за хэдүүлээ нэгэнт гоё пеншнд ирсэн юм чинь гоё махшаарж идэе. Тийм болохоор ингээд мах цаах арх зэрэг авахаар ингээд дэлгүүр орё. Том март руу явдаг байхгүй. Тэгээ яг хүнсээ базаагаад ингээд буцаж явж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг эгчнэрийнх нь 1 2 дугаар эгч нь одоо жоохон 2 нас ихтэй 2 эгч нь нөгөө нэг залуу одоо тэр залуугийн гэрээс ингээд бүр холдчихж байгаа байхгүй. Тэнгүү нөгөө залуудаа чи өнөөдөртөө ингээд хоноо авчихгүй дөө нийл цаах ингээд ууж идэж байгаа явъя гэд. Тэгээд тэгсэн чинь нөгөө залуу ийм хоол ингэж байнга ирээ очиулаад тахлаар чинь 400 мянга чинь тэгээ миний бензиний мөнгө төгрөг гэхлээр чинь жоохон асуудалтай байна гэд тэгж жаад 200 мянган вон ихэд авчдаг байхгүй. Тэгэл бөөнөрөө ингээл буудалд очиод нөгөө 2 настай 2 ихч чинь одоо тэр баг 30 таа гэдэг дүүг ингээл тэр одоо залуутай холбоол ингээд тоглоом ингээл ерөөхдөө нэг нийлүүлчих гээл аяга хүзээд исэн. Тэгэл дүүн яагаад ам байна нэраа гээл залуу болохоор дотроо ингээд жоохон дуртай. Тэгж жаад тэр пеншн дээр очиод магцхааш ингээд задлахаар болоод залуу бол ингээд нэг тончигээ бодцсон байсан болохоор шууд магцхаа шаарж эхлэв нийлэл уугаад эхэлчихдэг байхгүй юу. За тэгсэн чинь залуу нэг удаач ингээд жоохон ингээд биеийн муудаад ирээдсэн ингээд бүр ямар хүчгүй болж болоод тэгээ залуу өчтөр ууцсан болохоор ингээд байгаа юм байна да гэж бодоод за ананаар ингээд гоё ингээд хөвгөлтэй байж би очиж нэг жоохон сууж амарч байгаад ирья гэд тэр пеншны том өрөөний буудан дээр очиод ингээд сууж идэг. Тэгээд тэгсэн чинь нэг л мэтгэд ингээд яг унтсан унтаг хоёрын хооронд ингээд байж байгаа байхгүй юу. Удаачгүй нөгөө 3 ихчнэр чи орилолдоо л ингээд ороод ирж байгаа. За тэгсэн чи яг тухай залууг ингээд би нүнхээр муудаж эхлээд би удирдах ингээд чадваргүй болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ тэр одоо залуугийн ингээд оюун санаа нь бол ингээд тодорхой хэмжээнд байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ бие ерөөсө хөдлөж чадахгүй. За тэгээд нөгөө нэг 2 дугаар их чинь 3 дахь тэр хамгийн залуугаа ингээд илдэв босаар нь гинт амар хараагаад бүр нүүр нүдгүү балбаад ингээд одоо өвдөг дээр цөхөр цуулгаж байгаа хоёр талд нь ингээд зогсож байгаа ингээд яа яста нэр яасан юмар юу мүү гэл ингээд амар доромжлоо зодож нүдэл айгүй хэцүү. Тэгээ нөгөө залуу чинь ингээд бодно өстэй. За одоо ингээд бөөн зодоонуудын болж хахад одоо би босоод яах втэ. Одоо уусаа ядраад ингээд би ч хөдлөхгүй байх ингээд бодож байгаа. Тэгсэн чи хэрэг нэг л биштэд ирж байгаа маа. Нөгөө нэгдүгээр их чинь нөгөө 2 дугаар хүүхэндээ очиод тэрнээс тэр асаацсан байгаа тэр үнсийг аваад ир гэд. Тэгээд тэгсэн чинь залуу чинь за энэ үнс болоод юу болоо явчваа гэд ингээд хөдлөх гэсэн чирс би огт хөдлөх болцсон. Тэгээд тэр нөгөө үнс нь болохоор залуугийн яг цаахан талд байсан болохоор тэр залууг ингээд дайрч гарах хэрэгтэй байсан болохоор залууг унтж байгаа юм шиг жүжиглээд тэгээд буцаж ирэхдээ ингээд амар ингээд удаан ингээд зөрж явж байгаа нь ингээд залууд ингээд мэдрэгддэг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэгдүгээр эмэгтэй 2 дугаар эмэгтэйдээ тэгж байгаа. Наад чи унтчихаас дээ гэдгсэн чинь. Гэхдээ унтчихлах шүү штэ гэсэн чинь. Наад чи одоо сэрж мэрж болохгүй штэ мэдчихээс дээ то сайн анзаараарай энэ төр гэдэг байхгүй. За тэгээд нөгөө 30 таа гэдэг хүүхний хувьд л аюу хөөхөн залуухан чи гоё чиг аюу сайхан хүүхэн байсан. Тэгэл энэ нөгөө нэг залуу нь ингээд яавал яачи нэг яачих юмсан гэл үлдээд нийлээ уугч байгаа байхгүй юу. Тэгээд одоо залуугийн ингээд оюун тарих нь мэдээж яг ууцсан байсан ч гэсэндээ одоо ингээд хүмүүс ярьж байгаа ямар хуу үйл явдал болж байгааг ерөнхийдөө ойлгох хэмжээтэй байсан. За хэрэг нэг л биштэд эхэлсэн. 1 2 дугаар ихчнэр чинь нөгөө 3 дахь хүүхнийг хувц хонорыг ураад бүр ингээд нөөрөдгөө ингээд алгадаад. Тэгээ нөгөө нэг залуу чинь ингээд буудан дээр хальт хөдөлсөн чинь нөгөө гинт нэгдүгээр ихчнэр гэс гүйжсэн ээ. Би сэрсчээд хөөе хинэ одоо гамба. Хөөе гамба босоороо гамба. Босоод ишээ ороод амар мэд ишээ ороод унт гэсэн чинь гамбаа ингээд албаар ингээд ямар ч тийм хөдөлгөөнгүй өөрт нь ингээд ямар нэг юм хийцэн гэдэг ерөөсө гадралчж байгаа байхгүй. Тийм болохоор ингээд ямар ч хөдөлгөөн ингээд гарахгүйгээр ингээд байж байгаа. За энэ угаасаа сэрхээргүй болцсон юм байна. Им нь бол сайн үйлчилсэн байна. Ухааны юм яриад ингээд нэг 3 дугаар хүүхнийг ингээд дээрлэх гэж явж байгаа байхгүй. Тэнгүүд залуу шууд бодож байгаа. За 1 2 нийлээд 3-ыг ингээд
зовоож дээрлэх зодож nëдэж 9 бусаар нь хараад байна. Хоёрдугаарт намайг ингээд үйл хөдлөлгүй болгох тийм ийм ингээд хийцэн уулгацсан байна. Тийм болохоор магадгүй энэ 3 дугаар хүүхнийг нэг эвгүй болгочоод намайг ингээд хэрэгтэн болгох гээд байна да гэдэг нэг шижиг авч байгаа. Тэгэд ах руугаа бүр амар аяархнаар ингээд уцаа ингээд бүр өөс би нэг хөдлөхгүй айгу зовлонтой. Тэг ингээд бүр зовн байр ингээд дээжэл нөгөө хэдэд ингээд мэдчихвэл болохгүй. Тэг дээрээс ингээд биеийн тухтай хөдөлж чадахгүй. Тэг уцаа ингээд амар симэрх ингэж гаргаж ирээд ах руугаа газ хаяг явуулангуудаа ингээд туслаарай гэдэг ингээд бичээд мессеж явуулдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө ах нь эргүүлж залгаад тэр буудан ингээд арьсан буудан байсан болохоор ингээд буудан хүртэл ингээд дүдүүд гэх вибратор байсан болохоор тэгж байгаа штэ. Тэгвэл 2 дугаар хүн чинь газ гүйж ирээд энэ уцанд урахгүй байгааг ч мэдэхгүй байгаа юм чи угаасаа наа чи босч ирэхгүй мэн зүгээр газ натаа дууцсан буусах гэж тийм яриад хэлж байгаа байхгүй. Тэгээ залуу бол ингээд ойлгочихж байгаа. За энэ 3 дугаар охиныг яг алах га тэгээд намайг ингээд алуурчин болох гээд байна гэд. Тэгээ хамаг ингээд хүчээ дайшлаад ингээд юу ч мэдээгүй юу ч сонсоогүй юм шиг ингээд унтж байгаас хэрсэн юм шиг босч ингээд буудан дээр суугаад ингээд тамхилаа суудж идэх байхгүй. Тэгээ залуу ингээд жоохон өнгөрөө явахаар тэнд одоо тэг галын цаг мог байсан гэхлээр яг тийм террас нь бол яг хажуухан талд нь байсан. Тэгээ террасныхын цонхоноос онгорох байсан болохоор ингээд арай гэж тийм гуйвш тавиад ингээд угаасаа гутал мутлаа тайлцсан. Тэгснэ гинт босч ирснэ юу ч ярихгүй тамхи татаж матаа тэгээ ингээд гуталгүй ингээд жоо террас руу галахаар хүүхнүүд бол нэг тоогоогүй байхгүй. А тэгсэн чи гинт 2 дугаар хүүхэн хам хурдаараа гүйчээд дөө залуу хүчин ингээд газар ингээд чирж унгаагаад тэр чинь ингээд би ингээд ямар ч удирдах чадвар байхгүй юм чинь тийм эмхтэн өний хүч хүртэл аягүй хүчтэй санагдсан шүү дээ. Тэгээ нөгөө яг юм бол ярьж чадчихсан. Тэгээ бойлоо чи яагаад байгаа юм бэ? Надад яагаад ингэж хандаад байгаа юм бэ? Би танарт юу буруу хийсэн? Та нар өөртөө уучрал намайг битэн над хэрэгтэй холбох гэдэг. За тэгээ байжсэн чинь одоо 2 дугаар хүүхэн залуу дээр очсон нотлолтой байж байгаа шүү дээ. Тэнгүүд 2 хүүхэн 1 3 ингэ үлдчихэр чинь хүүхнүүд бол хоорондоо ингэ зодтолж байгаад нэг ингэ цухтаах гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ нэг нь ингэ цухтаагаа гүйсэн чинь 1 2 одоо шууд араас нь хөөж барьж аваад багалзуурдаж эхэлдэг байхгүй. 1-р хүүхний гарын дээр 2-р хүүхэн дээр нь гар сууж багалзуурдаад яг тэр үед ингэ тарталтанд шил ингэ хагалах тийм чимээ гараад тэгээ залууг харахад бол түүний ах нь ирсэн. Тэгээ ах нь бас ингэ айгу том биштэй. Одоо тэр энэ жолооч манай энэ залуу чинь уг нь бол өөрөө айгу тийм өндөр метр 84 мөрөвтэй тэгснэ 90 кг жимэнтэй мөртлөө нэг ганц хүүхэнд яг жоохон цахирагдах хэмжээний ингээд тийм бие удирдах чадваргүй болцсон байсан байхгүй юу. Нөгөө залуу ах ирээд ингээд ерөнхийдөө юу болж байгааг л ойлгочихж байгаа шүү дээ. Тэгээ дүүгөө босоо гэсний нөгөөт нь ахаад би ингээд ямар ч хүчгүй байна ямар ч эхлээд наадалаа болиулъя. Тэгээ залуу шууд дүүгээ авч гараад дүүгээ ингээд өргөөд за та нар одоо ингээд наана нэнийгээ алнуу талнуу ерөөсө хамаа байхгүй. Тийм болохоор ингээд бит хоёр одоо явна. Тэгээд нэг дүүгээ аваа гараа явдаг. Тэгээ дүү нь болохоор тэргээд ахтай хэлж байгаа. Одоо цагдаад газ дуудлага өгөхгүй бол надад чинь бүр ингээд алан идан болоо бөө юм болох юм биш үү. Тэгээд ах нь бол ингээд нилээ ухаантай ингээд дүүгээ бодвол нилээ оймс хилээсэн гэсэн утгаараа. За чи цагдаад ингээд дуудлага хэлээд юу гэж хэлэх гэж байгаа. Чи цагдаад дуудлага хийгээд юу гэж хэлэх гэж байгаа. Чамд л гай болно. Чи л ингээд ер нь холбогдож таарна. Ягаад тэгэхээр 3 эмэгтэйтэй ингээд тэгээ 2 дугаар 1 2 дахь эмэгтэй ингээд чам руу дайраад чамаа ингээд гүжирдөөд ингээд күтгүүл яах юм бэ? 3 дахь тэгээд хүүхнийг тасарсан байсан ингээд гүжиртөхөөр байна. Чил асуудалд орно. Тийм болохоор цагдаа энэ төр дуудахгүй. За чи өөрөө л мэдгээд гисэн чинь залуу чинь бас эргэлдэж эхэлж байгаа шүү дээ. За бас тийм юм уу даа гэж бодоод ерөөдөө машинаасаа явдаг хгүй юу. Тэ явж ирсэн гинт одоо нөгөө би одоо суйлдаа болцсон байгаа тэр залуу маань ахта. За хоёлаа тэгвэл ядаж 3 дахь охиныг очиж аврья. Тэгвэл яг л нэг алах гад байна. Буцаад нөгөө машина унаад яг пеншнийхаа урд ирсэн чинь 1-р хүүхэн ингээд галтгооргоо гүгээд хутга өргөд гүгээд ирдэг байхгүй юу. Нөгөө хэд ч одоо гольф мөл цогтдог. Тэгээ гольфын цөхөөрүүд нь бас байгаа даа штэ. Ахын машин байсан, дээрээс нь тэр дүүгийнх нь машин байсан. Тэгэхээр ингээд хоёулаа ер нь хэдөө ингээд тэгээ ингээд зэрэгцүүлээд машина зөксөж байгаа штэ. Тэгэнгүүт дүү захаа энэ машины артал гольфын цөхөр байгаа. Ямар ч сан гольфын цөхөр аваад орохгүй бол та жоохон ингээд бэртэх гэмтэх магадлалтай. Тэгээ яаж хийж байгаа та яаж хийж байгаа 3 дахь хүүхнийг бол авч гарч ирнэ шүү. Тэгвэл нэгээд энэ яг л халаан болох гээд байна гэд. Тэгээд ах уу болохоор окей гэд орж байгаа. Ах нь болохоор тэр том ихтэй жоохон нас нь жоохон төстэй. Нэг 47 8 юм уу тэр хавцаа байсан байхгүй юу. Ах уу ороод одоо наадха бойлоо. Одоо би энэ 3 дахь хүүхнийг авч орно. Та хоёр над руу ингэж ямар нэгэн дайралт үзүүлэх юм бол бид хоёр алаа ирчихэ шүү
би одоо бүр амар ууртай болохоор намайг бити оролт. Би бүр яавал яана гэд ерөнхийдөө жоохон ингээд амар айц өгөөд тэгээ 3 дахь хүүхнийг авч гарч ирээд ингээд явдаг. Тэгээ машин дотороо тэр 3 чинь юм ярьж байгаа штэ. Юу болоод ингээд ийм нөхцөл байдал үүсвэ? Яаж таньдаг гişнэрийн яг юу болоо чамаа ингэж алах гад намайг алуурчин болох гээд ингээд байгаа ингээд гэсэн чинь. Одоо Солонгост ингээд баячуудын дунд гольфийн ёс заншил шиг нэг юм байдаг байхгүй юу? Мөнгөтэй ер нь мөнгөтэй хүмүүс л гольф зөхдөг зөө. Тэгээ гольф зөхөхдөө одоо тэгээд настай мөнгөтэй хажуудагийн залуухан хөөрхөн охин байх юм бол одоо амар алдар нэр авдаг амар тийм гоё нэр хүндтэй байдаг тийм жоохон сони юм байдаг. Тэгээд тэгж явж байгаа тэр нэгдүгээр хүүхнийх нь нөхөртэй ингээд нэг хэдэд одоо уулзчихдаг. Нөхрийг дарамтлаад амар их мөнгө авчдаг байхгүй юу? За би чамайг ингээд надад мөнгө өгөхгүй бол их нэрт чинь ингээд надад явуулж байгаа гэдэг чинь хэлээ шүү. Тэгээ хоёр дахь тэр хүүхэн гээд байгаа бас юу вэ гэхээр яг адилхан. Бас л ингэж гольф зөхөж явж байгаад нэг бас нэг сайхан дүүн болоод ингээд яваад орцсон. Тэгээд нэг хоёр дугаар одоо хүүхнүүд угаасаа нэг тийм гольфийн тийм группд байдаг ингээд гольф зөхөхдөө ингээд би биний хардаг мэдлцдэг ер нь бол таньдаг. Тэгээд хоорондоо ярилцж байгаад яг ийм төлөвлөгөө зөхөсөн байхгүй юу? Амар гоостэй. Яг гоо тэр ахуу одоо тухайн цагт унтцсан ч юм уу те ингээд архимэр хуугаа тасарсан ч юм уу. Яг тийм байсан бол тэгээд одоо 3 дахь хүүхэд одоо гимгүү арбайтик явсан залуудын алуурчин болоод дуусах байсан юм бэлээ. Нэг иймэрхүү жоохон сургамжтай гэх юм уу, айдас хүүцтэй гэх юм уу, иймэрхүү юм ярьдаг тийм ютубер байдаг байхгүй юу. Тэгээ та нар гоё байна, дэжгүй байна, сонсох тааламжтай байна гэх юм бол би зүрх сэрдээлгэм тиймэрхүү ирүүлдэг жоохон орчуулад орчуулах нь ч байх хөтэ дэлийг сонсоод угаасаа ойлгочихж байгаа юм чинь. Тэгээ танаас гоё яриад өгч болно. Эсвэл та нар ингээд өөртөө тохиолдсон амар тийм гэмээр үйлдэлүүдээ надад бас ингээд явуулах юм бол би тэр чинь гоё уншаад ингээд өөрийнчлөөд гоё яриад өгнө. Тий. За тэгээд өнөөдөр бол сэтгэл санаа маш сайхан байна. Гэтэ би ингээ өчигдрийн оройны 7 цагаас хойш ерөөс одоо л унтаагүй. Одоо цаг 21 цаг 58 минут болж байна. Тэгээд одоо би энэ бичлэгийг 30 минут дотор эдитлээ шууд одоо аплод хийн. Яагаад унтахгүй байгаа гэхээр одоо энэ цагт унтчих юм бол үүрээрс ирчээд ингээ зомбироод тэгээд тэр өдрийг мань алчих учраас тэгээд унтахгүй гүрэж агаад яг буужирж унлаа гэж яг тэгтээ унтах гад. Нэг тиймэрхүү сонтой энэ да гоё өдрөөр гоё ажиллая гэх. Ихэд ингээ гоё YouTube дээр гоё бичлэг хийгээд ингээ явъя гэж бодож байгаа. Тийм тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Яг нэг сарын дотор ингээ YouTube-ийн болцлыг хангачлаа гэдэг бол миний хувьд л амжилт тахгүй юу. Тийм тэгээд амжилтыг маань ингээ надад авчирч өгсөнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Түр баяртай ариу санаа байлаа.